Сайн мэцхан өгöd багчуудаа уран шуухай сургалтын дүүн багш Лам Дулан байна. Өнөөдөр бүгдээрээ хүүхдийн зохиолч, яруу найрагч Түмэн Дэмэрлийн Дээггүй сахилгагүй нэгэн гаврын тухай өгүүлэх Зүггүй гавар гэдэг шүлгийг хамтдаа цээжлэх болно. Ингээд багшигаа анхаар тайсан сонсоод шүлгээ цээжлээрээ. Зүггүй гавар. Үнэний хүү гавар үнэндээ зүггүй. Зүггүй дээ дэндүү дэггүй. Зүгээр байна гэж үнэндээ үгүй. Зүйл бүрээр зүггүйтэж үе мүлнэ. Сүүлнээсээ зугтажгүй, сүдрээсээ бултаж наадна. Үнэг ихээ өдөрж ноолно. Үс зүсийн өнгөж үхтэн. Ядарсан үнэг зүрнгэлэн, задарсан гавар үлэмт болно. Үнэгний хүү гавар үнэндээ зүггүй. Зүггүй дээ дэндүү дэггүй. Үнэгийн гавартаа үнэхээр хайртай. Өмүүлж дэггүйтгэт нь дэндүү дуртай. За, энэ хөөрхөн шүлгээ дахин сонсоод амжилттай сайн цээжлээрэй. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.